Хинтээ аймгийн Баян сумын Наран багийн тухайн ар орчим 2000 он хүртэл тарваганы бэлчээр нутаг байжээ. Гэвч зах зээлийн үед тарваганы эд эрхтэн худалдааны эргэлтэнд өндөр үнээр борлуулагдсанаар тоо толгой нь хоригдсон байна. Газрын өнгөн давхаргыг сэргэжүүлж хөрсний бүтцийг сайжруулж, ургамлан нөмрөгт иргэнэл үзүүлдэг тарваг устснаар экосистем дороотож эхэлжээ. Тиймээс хөрс бэлчээрийн дороотлыг сааруулах сэргээх зорилгоор энэ бүс нутагт өнгөрсөн жил Хустайн байгалийн цогцлборт газраас 40 тарвагыг 2 байршилд нутагшуулжээ. Өнөөдрийн байдлаар шинээр нутагшуулсан тарвагны тоо толгой нутагтаа дасч зуншлах эхэлснийг ингэж ярьлаа. Ганц нэгэн тарваг байсан тийм юуг түшгэлж авчирч хажууд нь авчирсан. Тэгээ тэрнээс хойш одоо бол ийш тийш нүүхэн нүгээд тэгээд шинэ нүх аягүй их гаргаад байгаа. Энэ иргэд бол одоо яг одоо энэ ургамлын гарц бас дээшилдэг гайгүй ургадаг гэдэл ургац сайжирдаг гэл тэгнэ. Хэр сүнэг янз бүрийн амьтны чинь орон байрыг чинь бас бэлдэж өгдөг гэж байна шүү дээ энэ тарвагч. Тэ хатуу хумстай амьтан. Эргүүл мониторингоор бол огт одоо тэр тарвнаас маань бол хоригдоогүй гэж бид нэр бол бодож байгаа. Туслан гээд яг малчид бидний хувьд нүгэ явчихлаар бас зайлшгүй нэг 20 км-ийн зайн тэмтрүүл явж эргүүлээ хийдэг байгаа. Нутгийн иргэдийн оролцоотойгоор хүрээлэн буй орчны хамгааллыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухлаа. Тиймээс Баян суманд 12 нөхөрлийн 1150 орчим гишүүд 330,600 орчим га талбайг зохистой ашиглах бас хамгаалахад анхаарч ажилладаг гэх судалгаа бий. Тиймээс олон улсын байгууллагууд сумын удирдлагууд тавцлах үйл ажиллагаанд дэмжиж 3 газар камер зоож өгсөн. Бид идэвхтэй байгууллагын үзэж бид эднийсийг өдөр тутамд иргэдэг. Тарахгүй газар тархтай болголоо. Өглөө орой тошгож одоо хүмүүс сонсоод зарим настан буурлууд өмнөний байдалд морлоо гэл ярьж л энэ тас. Малчид нэгдэж чадвал хэрхэн экосистемээ хамгаалах боломжтой гинхүү үлгэрлэж байна. Харин байгалийн нөөцийн хамтын менежментийг доктортой хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагын санхүүжилт зэрэг нь олон давуу тал бий болгож байгаа тухай ингэж ярьлаа. Олон улсын байгууллагын төслүүдтэйгээ хамтраад тосон улсын байгалийн нөөц газар дээр түшиглээд өдөөнийхөө 2 нөхрөл дээр энэ жил одоо бас нэг 20 гаруй сая төгрөг төсөвлөөд худалдан авах ажиллагаа нь болоод тендерын зарлагдаад компани шалгарсан одоо ингээд 6 сард нийлүүлнэ гэсэн юутай явж байгаа. 25 онд бол манайх төслийн хүрээндээ хоригдлох хөтөлбөр гэж сургалтын мэдээллийг оруулж ирээд 8-9 нөхөрлөл хоригдлын хөтөлбөртэй хамрагдаад дундын сандаа ер нь ерөөхдөө хоригдлуулад явж байгаа. Өв уламжлалсан монголчууд бол байгаль хамгаалагч хүмүүс, орчин үед бол яалтчгүй малчин хүмүүс маань хамтарч нэгдэж ажиллаа хийх нь бол илүү үр дүнтэй хэвтвэл мэдрээ явж байгаа. Ийхүү орон нутагт нөхөрлүүд хамтран тарваг нутагшуулахаас гадна зэрлэг амьтанд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ гол, нуур, булгийн эхийг ч хамгаалдаг байна. Харин Хустайн байгалийн цогцлборт газраас тарваг сэргийг нутагшуулах хүрээнд сүүлийн 8 жил 3500 тарвагыг нутагшуулжээ. Биологийн олон янз байдлыг хангахад чухал үр гүйцэтгэхэд иргэнэл үзүүлж байгаа Баян сумын Наран багаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.